За сайн байцгаана уу. Apex Capital үнцаасны компани зүгээс 7 хоног болгоны пүрэв гарагт харилцагчдын имэйлээр хүргүүлдэг гадаад арилжааны судалгааг та бүхэнд видео хэлбэрээр хүргэхэд бэлэн болсон байна. Энэхүү бичлэгээр гадаад арилжааны тэр тусмаа хагас дамжуулагчийн зах зээл болон хөрөнгө оруулах боломжийн талаар та бүхэн танилцуулах болно. За эхлээд хагас дамжуулагчийн зах зээлийн талаар тодорхой мэдээллүүдийг хүргэе гэж бодож байна. Сүүлийн үеүүдэд хагас дамжуулагчийн борлуулалт бол эрчимтэй нэмэгдээд явж байгаа юм байна дэлхийн зах зээл дээр. 2023 он гэхэд борлуулалтын хэмжээ 526.8 тэрбум ам долларт хүрсэн. Энэ нь болохоор манай улсын дотоодын нийт бүтээтгүүнээс 54 дахин өндөр хэмжээ ер нь болж байгаа юм байна. Хагас дамжуулагч маань өөрөө хэмэл оюун ухаанд зориулагдсан туртацтай хөгжиж байгаа. Үүнийгээ дагаад цаашаад ч гэсэн хагас дамжуулагчийн зах зээл өндөрөөр тэлэх боломжтой гэж ер нь шинжээч үзэж байгаа юм байна. Өс нутгийн борлуулалтыг аваад үзэх юм бол 2023 онд борлуулалтын хэмжээ бүгд найрамдалтад ард улсад бол ас 14%-аар унчсан явж байна. За нөгөө талд хэмэл оюун ухааны зах зээл 2030 он гэхэд одоогийн байгаль хэмжээнээс 8.9 дахин өсөх боломжтой гэсэн судалгаанууд тус гарсан байгаа юм байна. Энэхүү дэлгэцээр SPY индекс багтж байгаа компаниуд тэдгээрийн секторуудын өнгөрсөн жилүүдийн ханшийн гүйцэтгэлийг ер нь харуулсан байна. За эндээс харах юм бол 2023 онд information технологи буюу мэдээллийн технологийн салбарын хувьцаанууд бол маш өндөр өсөлтүүдийг үзүүлсэн. Дунджаар гэхэд 57.8% өсөлтийг харуулсан байна. Нөгөө талд SPY индекс нь өөрөө 26.3%-аар өссөн дундаж өсөлттэй байна. Үүнээс юу гэж үзэж болох вэ гэхээр хагас дамжуулагч тэр тусмаа бусад технологийн компаниуд 2023 онд нэлээд өсөлттэй байна гэсэн дүгнэлтийг бол хийх боломжтой байна. За альва компани хувьцааг дангаар нь худалдаж авахаас илүүтэйгээр ETF буюу хувьцаануудыг ямар нэгэн тодорхой шалгууруудаар багцоолгочихсон хөрөнгө оруулалтын сан хэлбэрийн нэг жирхийг бол худалдаж авах нь эрсдэл багтаа тооцогддог. За энэ удаад зөвхөн та хагас дамжуулагч үйлдвэрлэдэг ямар нэгэн тодорхой компани гэхээс илүүтэйгээр тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон компаниудыг багтаасан ETF-ийг та бүхэнд бол танилцуулахаар бэлдсэн байгаа. Nasdaq хөрөнгөний биржээр арилжаалагдж байгаа тикерийн хувьд SOXX гэсэн тикертэй ETF байна. За ханшийн гүйцэтгэлийг хараад үзэх юм бол 5 жилийн өмнөхөөс өнөөдрийн хүртэлх хугацаанд тус ETF нь 235%-аар өссөн. Сүүлийн хагас жилд 44.6%-аар өссөн ханшийн гүйцэтгэлийг ер нь үзүүлээд байгаа. За нэгж эрхийн хувьд гэх юм бол одоогоор хөрөнгөний бирж дээр $224-аар арилжаалагдж байна. За тус ETF-т нийт 35 хагас дамжуулагч үйлдвэрлэгч болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг компаниуд бол багтсан байт юм байна. За бүтцийг нь хараад үзэх юм бол Nvidia компани нийт сангийн 878%-ийг бүрдүүлж байгаа буюу хамгийн өндөр жингийн эзэлж байгаа. За топ 10 компани буюу хамгийн өндөр хувийн жин эзэлж байгаа 10 компани нь өөрөө тус сангийн 54.5%-ийг нь бүрдүүлж байгаа гэсэн үзүүлэлттэй байгаа юм байна. За мэдээж нөгөө талд тус ETF маань эрсдэл багтаа бүтээгдэхүүнд тооцогддог боловч дараах хэд хэдэн шалгууруудын үндсэн дээр тодорхой хэмжээний эрсдлийг өөртөө агуулсан байна гэж үзэж болно. За хамгийн ихнийх нь бол стандарт хазаарт байгаа. За энэ нь яг юуг илэрхийлээд байна вэ гэхээр тухайн санд багтж байгаа хувьцаануудын ханш нь юу н хэр савлгаатай юм бэ, хэр тогтворгүй биш юм бэ гэдгийг бол харуулдаг үзүүлэлт гэсэн үг. За тус ETF-ийн хувьд стандарт хазаарт нь 30.5-тай байгаа. За нөгөө талд бүх ETF-үүдийн дундаж стандарт хазаарт нь 14.6-тай байгаа юм байна. За хоёрдугаар эрсдлийн түвшинг үзүүлэлт бол төвлөрөл байна. За энэ нэг ямар учиртай үзүүлэлт юм бэ гэхлээр тухайн сангийн хамгийн өндөр жинг эзэлж байгаа 10 хувьцаа нь нийт багцаагаа хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэдэг үзүүлэлт гэсэн үг. За өмнө дурдсан манай ETF-ийн хувьд бол 50-аас дээш хувийг нь бүрдүүлж байгаа. Энэ нь болохоор эрсдлийг харьцангуй ингээд тараан байршуулаагүй буюу тухайн 10 компани дундаж ханшаас нэлээд өндөр хамааралтай ETF байна гэдэг үзүүлэлт гэсэн үг. За нөгөө талд бүх ETF-үүдийн дундаж үзүүлэлт нь бол 36.8%-тай буюу харьцангуй бага төвлөрөлттэй үзүүлэлттэй байгаа юм байна. За 3 дахь эрсдлийн үнэлгээг гаргах үзүүлэлт бол иргэц байдаг. За иргэц нь яг ямар учиртай юм бэ гэхээр сүүлийн 1 жилд тухайн багцад багтж байгаа санхүүгийн бүтээгдэхүүнүүд, хувьцаанууд нь хэдийн хэмжээгээр солигдсон бэ гэдэг үзүүлэлттэй гэсэн үг.
За манай ETF-ийн хувьд бол 18 орчим хувь нь бол одоо шинэ компаниуд солигдсон, зарим компаниуд нь бол хасагдсан гэсэн үзүүлэлттэй явж байна. Цаашид хагас дамжуулагчтай холбоотой боломж болон эрсдлүүдийг авч үзэх юм бол мэдээж хамгийн ихнийх нь шинэ технологи, шинэ зах зээл, цаашид бол өсөн нэмэгдэх боломжтой маркет гэж ер нь харагдаж байна. За багцад хамгийн өндөр хувийн жин эзэлжсэн Nvidia компанийн хувьд гэхэд сүүлийн 1 жилд маш өндөр өсөлтийг үзүүлээд явж байгаа компани. За борлуулалтын орлогын бүтцийг нь хараад үзэх юм бол 78% нь хэмэл оюун ухаанд зориулагдсан бүтээгдэхүүнээс орж ирсэн гэдгээрээ маш сонирхолтой статистик үзүүлэлт болж байгаа гэсэн үг. Тэгэхээр цаашдаа хэмэл оюун ухаан нь хагас дамжуулагчийн нийлүүлэлт, эрэлт, зах зээлийг дагаад ер нь бол нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж харагдаж байна. За нөгөө талд эрсдэл нь яг бас өөр юу байна гэх юм бол хязгаарлалтууд орж ирдэг. За энэхүү мэдээллийн технологитой холбоотой үйлдвэрлэлүүд нь одоо улс орнуудын хоорондын нууцлалыг ер нь алдагдуулах боломжтой гэж үздэг учраас худалдааны хориг тавигдах. За нэг тиймэрхүү ер нь бол хөрөнгө оруулагчдын зүгээс удирдах боломжгүй макро эрсдлүүд ер нь нэлээд өндөр байгаад байдаг талтай. За нөгөө талд хамгийн ихэнд дурдж байсанчлан технологийн компаниудын хавцаанууд 2023 онд маш өндөр өсөлтийг үзүүлчихсэн байсан. Тэгэхээр одоо бол тус компаниудын PE ratio, PB ratio-нууд бол нэлээд өндөр байх боломжтой гэж хэлж болно. За жишээ болгоод хараад үзэх юм бол хагас дамжуулагчтай холбоотой компаниудын PE ratio-гийн талд харуулсан байна. Хамгийн ихэнхнийх нь Nvidia компанийн хувьд тус харьцаа үзүүлэлт 75.7 гэсэн үзүүлэлтийг тоо үзүүлэлтийг бол харуулж байна. За тэгэхээр зах зээл дээр тус үзүүлэлт 15-аас доошо байх юм бол сайн гэж үздэг боловч нөгөө талдаа бас секторуудын хувьд тодорхой өөр онцлогуудыг агуулж байгаа учраас өөр байх боломжтой байдаг. Гэхдээ 75.7 гэдэг нь нэлээд өндөр үзүүлэлтэнд бол орж ирнэ. За үүний араагаас Broadcom, за AMD, Qualcomm, Intel зэрэг компаниудын бол бүр 100 давчихсан. За AMD компанийн хувьд PE ratio 346 байгаа нь бол нэлээд өндөр үзүүлэлт болж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа хөрөнгө оруулахаар сонирхож байгаа хүмүүс маань акцияны ханшууд бол нэлээд өндөр өсчихсөн. Үнэлгээг бол бодит үнэлгээг нэлээд давсан байгаа гэдгийг нь бол анхаарах шаардлагатай. За хэрвээ та хөрөнгө оруулахаар сонирхож байх юм бол мэргэжлийн компани дээр хандаад нэмэлт мэдээллүүдийг тодруулсныхаа үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах шаардлагатай гэсэн үг. За Apex Capital үнэ цаасны компани зүгээс харилцагч нарт 7 хоног тутам шинэ компаниуд зах зээл дээр байгаа боломжийн талаарх мэдээллүүдийг хүргэж байгаа. За тэгэхээр та хэрэг бүртгүүлээгүй байх юм бол манай доор байрлах линкээр холбогдоод өөрийгөө бүртгүүлж болно. За ингэх юм бол та цаг тухайн мэдээллүүдийг бүрэн аваад явах боломжтой байгаа шүү. За тэгэхээр эхний удаагийн бичлэг маань энэ хүрээд дуусаж байна. За тэгэхээр та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг имэйл хаягаараа авах бомжтаарай.